Гэхдээ Монгол хүн бол тариа мал хоёр дээр тогтож байгаа. Яг нэг үлэхэд уулуурхай үнэн уулуурхайгаар явна. Тэр чинь бол тусгай баг вант улс шиг байхгүй юу? Улсаа авч явдаг, тэр хөл суурь нь хийдэг. Гэхдээ энийг зүг зогстой авч явахгүйгээр зүгээр мал аж ахуй тариалан хоёроор ингээд хэрэлдэн байж нэг нэгэ барьж идэхэн шахуу болж иж ингээд үдэлцээд явдаг гэдэг биш ээ. Энд чинь сургууль соёлтой нийгэмтэйгээ зөвхөн соёлын клуб дээр очиж бүжиглдэг гэдэг биш шүү дээ. Соёлын клуб дээр очиж мэдээлэл авдаг гэдэг биш. Энд чинь зөвхөн өрх гэр бүл дотроо өр хүүхдүүд дотроо сургууль анги дээрээ очиод нийгэмний төлөө нийгэм бодлого юм сурах гэж ирдэг болохоос хурж ирээд нэгнийхээ уралддаг биш байхгүй юу? Ягаад гэвэл бүгдээрээ малтай яг ижилхэн ээж аавнаас чадсуу одоо төөлгөд би хаа ижилхэн тийм улсуудын хүүхдүүд ирээд юмтайгаа уралдах биш зөвхөн ном эрдэм ном дээр л шамдан сурцгааж нөхөрлөл ангийн хүүхд одоо ах дүү нар шиг болохыг л бид нар боловсрал өрх гэрийн хүмүүжлээд байгаа шүү дээ. Энийг л бид цогцлоож авах хэрэгтэй. Санхүү хөрөнгийг бол жинхэнэ нэг хорьсон эдийн засгийн хэлбэр. Гэхдээ энэ нь болохоор байгаль орчин нутаг орны газар зүүн тогтоц тийм ээ өвлжөө хаваржаа намаржаа гол ус бүх юм нэгтгэж тэгээд боловсрал малчтай ойрхон байх хэрэгтэй. Энийг л ойрхон. Тэгэхээр соёлын төв том биш. Тэр малчтын үр хүүхэд гэрээсээ холгүй ойрхон нэг газар нэгтгэж тэр сургуулийнхан хажууд тэр хөрөнгө нь мал аж ахуй нь эрчимцэн аж ахуй нь сургуулийн хажууд байх хэрэгтэй. Энийг л голчлох бодох хэрэгтэй.